Hi guys. Сая print meeting хийгээд төгсөн хүртэл ирсэн. Одоо ойрхон кофе шоп яваад өнөөдрийн моделийн талаар та нартай ярилцъя гэж бодлоо. 청량리 дээр амар том зах байдаг ахгүй юу guys. Чинээс амар дотор нь амар том заяа. Тэр захны дээр нь Кёнгдон Шижан гэдэг тийм том зах байдаг. Энэ дотор амар хөөрхөн кофе шоп байдаг ахгүй юу. Харуул. Тэгээд ирснээрээ кофе шопд очиод юм ярьж агаад хөнгөө байгуул тийш очиод хүнтэй бол өөр тийш яваад тэндэж агаад энэ зах бас жоохон харж байгаа гэртээ явъя гэж харъя гэж бодлоо. Ингээд захын дотор ингэж яадаг заяа. Starbucks гэж сая хараа өстэй. Starbucks ахгүй юу? Нээгээд бол жил 2 жил болсон. Ийм Starbucks-ийн мөртлөө зүгээр ингээд Starbucks-тай амар өөр. Стэйшээ явна. Ийм байна guys. Хөрхөн гастай амар том Starbucks. Анхлын харуулын суудал байдаг гинэ. Энэсний дараа. Яг тийм том вэ гэвэл кинотеатр аль дээр нэг кинотеатрын болгосон аахгүй. Тэгээ ингэж доош нэг суудалтай. Нэг суудал барьсан л та амар сонир ийм урдталт ширээ гэдэг үү? Жогон тийм байна. Ингээд хажуу талдаа ширээт ингээд зүгээр ингээд суумаар. Төлөх зүйл шүү дээ. Видео дарах зүйл шүү дээ. Ингэж даруул ямар байна? Жоо хаництай биш үү? Зүгээр юм уу? Зүгээр юм шиг. Уг нийт ингэж ярахад бол зүгээр аахгүй. Тийм болоод ярих уу яах уу? Ийхүү яах уу? Ярьж байгаа дөөр тийш явах уу? Уг нь хөөрхөн кофе шоп байгаа сте, тий? Амар хөөрхөн анх тэгээ нэхэд би ирчихсэн. Тэгэхэд амар зөндөө хүмүүс. Өнөөдөр уг нэгэн өдрийн мөртлөө хүнтэй яах юм? Бүгдээр ажиллаа өгдөг байх та, тий? Ийм том. Яг кинотеатр шиг биш нөө, тий? Өөр кофе шоп явахаар боллоо. Ямар зөндөө үнэтэй байна. Тэгээ жоохон тийм байна. Хоёр дахь кофе шоп руу явлаа. Хоёр дахь кофе шоп бол яг хажуутлын дүүрэг дээр байдаг. Амар хөөрхөн заяа. Гэр дотор байдаг юм шиг тийм стилийн газар байна. Таны газар амар зөндөө үнэтэй болоод тэгээд ийшээ ирэхээр бас ийшээ бол 2-3 удаа ирчихсэн ахгүй юу. Ийм кофе шоп хөрхөгөөстэй. Би ямар гарч байна? Зүгээр ах те. Сайн сонсогдсон ах те. Энд ирсэн чинь 2-3 суудал байна. Тэгээд бүгдээр юм ярихгүй ингээд юм хичээлээ хийж байна. Тэгээ жоохон сонирн байна. Би өнөөдөр митинг яваад ирсэн. Би дундаа ингээд ээж унштай байдаг аахгүй юу? Ээж унши, агент. Яг агент гэдэг юм уу?
яадаг яг мэдгүй байдлаа. Голонсоор бол ээж он шиг гэдэг. Би тэг моделны ээж онштой болоод тэндээс намайг ингээд хизээ ингээд митинг хийж болох уу гэвэл би тэр цагт нь очиод хувцсыг өмсч үзтээ. Ер нь хувцсны лүбүмний моделны ажлыг зөндөө хийдэг. Эхлэе. Жинээс одоо эхлэе заяа. Надад амар зөндөө хүмүүс ээж моделаар эхэлсэн бэ. Модель хийгээд ямар удажжээ. Тэрч биш өөр зөндөө асуулт тэрнээс модельний асуулт зөндөө ахаар тэрийг бүр нэг бүгднийг нийлүүлээд Q&A-г дарыг гэж бодсон. Видеогоо эхэллээ. Сайн сонсогдсон ах гэж бодож байна. Хамгийн их асуулт Q&A биш. Тэрний өмнө би яаж анх модельний талаар ингэж ажиллаад яаж ингэж ийм ажил хийсэн. Тэрийг хэлье. Тэрний өмнө намайг төр танилцуулбал 8 настайдаа Солонгост ирсэн аахгүй юу? Манай гэр бүл аав ээжийг дагаад 8 нас 9 настайдаа Солонгос руу ирээд тэ одоо 26 27 хүртэл Солонгост амьдарч байгаа. Тийм болоод монголоор сайн ярьж чаддгүй. Тийм ч айлгаараа заяа битээ ингэ яа юу вэ? Юу яриад байгаа гэж болохгүй шүү заяа. Тийм бай. Тэг яг ингэ шилмээр байгаа үг байд мөртлөө ингэ монгол үгэндээ муу болоод гэж миний толгоонд ингэ би мэдхгүй монгол үгнүүд зөндөө байдаг. Тэрнээс жоохон гацаж магадгүй шүү. За яа. Окей. Тэр биш бол тэгэл зүгээр бас. Тэр нь бол зүгээр шин амар аялахтай байна уу? Тэгээд Солонгост бүх сургуулаа гарсан. 8 наснаас Солонгос сурвал тэгээд анх Солонгос хэлд 6 сар сураад Квангамунд илүү тийм Квангнарууд байсан заяа. 6 сар тэр сурвал сурж исэн юм шиг байна. Тэг Монгол хүүхдүүдэд ингэ Солонгос хэл заадаг тийм сурвал байсан. Тэнд сурж байгаа 6 сар тэгж агаад зүгээр энэ Солонгосын сурвал дотор ороод шууд Солонгос хэл жоохон байсан юм чи тэгээ шууд сурж байгаа байхгүй. Бүх тэр үед бол миний дүүргийн ахлагын хүртэлт миний дүүргийн дүүрэг дотор бол гадаад хүн гэвэл би л байсан гэмээр тийм байсан. Тэгэл хаах Монгол хүүхд гэсэн шүү дээ. Амар зөндөө намайг тэгжсэн. Би тэр ахлагын хүртэл бол амар өөрөө гадаад хүүхд гэдгийг ингэж мэдүүлмээр байсан. Яагаад гэвэл би л ганцаараа тэр үед тийм байсан юм чи. Ганцаараа өөрөө гадаад хүүхд байсан юм чи. Тэгэл тэр үед манай тэр Солонгос найзууд юу ч мэдэхгүй хаах Монгол хүүхдийн бол ингээл амар хараач сайн юм уу? Чимээр унж үзсэн үү? Би унж үзээгүй байхгүй юу? Жохон байх та. Тэгэл тэр үед бол тэрэндээ амар стресс авч ирсэн. Тэгэл тэгж байгаа. Дээд сурвалд ороод дээд сурвал бол хоол хүнсний менежментний талаар орсон. Солонгосоор бол Вэшиг Кёнгёнгако гэдэг аахгүй юу. Тэгээд бас тэр бол амар гоё том сурвалд ороод Соул дотор байдаг. Тэгээд тэнд 4 жил сурахдаа би амар зөндөө ингээд ийм тим юм хийж үзээд, арбайд хийж үзээд, сурвал дотор байгаа бүх зүйл гэж хийж байгаа програмнуудыг хийж үзээд тэгээд яг төгсөх 3 дахь 4 дугаар ангитай болоод тэгтээ одоо ингээд компанид ороход бэлдэг аахгүй юу. Солонгост бол тэгээ бэлдэж яагаад модельний талаар гинт солигдсон миний сэтгэл. Тэгээ яагаад солигдсон гэвэл уг нь бол ахлагын хүртэл бол жоохон совисны талын ажил хиймээрээс. Совисны чөдөс болмоор байсан ахлагын ангитай бол тэгэл аймаг л яшмика гэлийн ажил тий. Совисны ажил надад тааран гэж бодоод тэр үед хийжсэн чинь дээд сурвалд орсны дараа зөндөө ийм тим ингээд арбайт хийж үзэж байгаа байхгүй юу? 20 болсон юм чи. Үс мүсээ шаруулж үзээд бүх олон төрлийн арбайт хийж үзье гэж бодсон. Тэр үед бол ингээд мөнгөгүй болоод биш. Манай аав ээж намайг амар ингээд дэмжиж өгсөн л доо. Мөнгөгүй болоод биш. Олон төрлийн юмыг хийж би өөрөө яг юу хиймээр байна те. Дараа юу гэж хиймээр байна. Тэр нь бүр ингээд тодорхой олон гэж би бодсон. Тэр үед бол тэгээд сурвал сурж байхдаа арбайт зөндөө хийж үзэнгийн совисны талын ажил надад таарах юм байна гэж бодохдоо тэгвэл би ямар хүн бэ гэлээ амар гэж бодож байгаа байхгүй. Тэг би бол компани дотор ороод өглөө 9-оос орой 6 хүртэл ажилламаар байгаа байхгүй юу. Бүх хүмүүс л тийм л ах. Надад бол хүн хүний сэтгэл байдаг шүү дээ. Би бол зүгээр ингээд компанид ажиллангаас сар-сарын мөнгө аавал надад тэрэн зүгээр. Эсвэл бол сар-сарын мөнгө байхгүй ч гэсэн ингээд фрилансерийн ажил надад таардаг гэдэг хүний стил ч өөр шүү дээ. Би бол тэрийг бодож байгаа. Надад бол яасан ч 9 to 6-ний ажил надад бол таарахгүй гэж би дээд сурвалж сурж байхдаа бодож ирсэн. Тэг би өөрөө ямар хүн бэ гэж бодож хийж үзээгүй арбайд зөндөө хийж үзэж байгаа. Яг
сурвал төгсгийн өмнө нэг хийж үзээгүй, хийж үзмээрээс юм нь юу вэ гэвэл модельний ажлаас ахгүй юу. Тэгээ энийг бол дээд сурвал сурж байхдаа л хийж үзэж олно. Одоо би дээд сурвалаа төгсөн бол яасан ч компанид орох хэрэгтэй гэдэг бодолтой байсан юм чи. Тэгэл компанид орох юм бол хийж үзмээр байгаа юм аа хийж чадахгүй юм чи. Угаасаа сар сарын тэгэл ажиллаж болох юм чи. Яг одоо дээд сурвал сурж байхдаа хийж үзээгээд яг 4-р ангидаа нэг удаа онлайн солонгост бол онлайны хувцсны зардаг онлайн шопинг бол зөндөө байдаг байхгүй юу? Яг модельний ажил биш. Тэр ч модель та. Модель ч бас олон төрлийн ингээд байдаг байхгүй юу? Тэгээ хамгийн анх ингэж эхлүүл зүгээр байдаг тийм модельний ажил юу гэвэл фитинг модель гэдэг байхгүй юу? Тэрний бол яг модельч биш. Зүгээр энгийн хүмүүс ч бас хийж болдог боломжтой. Тэгээ цалин нь бол цагийн мөнгө нь бол жоохон л доо. Модельний ажлаас бол тэгсэн ч үрэн тийм ажлыг хийж үзье гэж бодсон. Тэг чаа 4-р ангидаа би бүр ингээ хувцсны онлайн шопинг мол дотор фитинг модельний ажил хийгээд тэгэж хийсэн чинь амар надтай таардаг юу хөө. Энэ юм байна. Энэ амар хүчил сонирхолтой юм гэж бодсон. Ойлгосоо. Хийхдээ ёо ийм ажил жиннээсээ сонирхолтой юм. Тэгээ одоо хүртэл зөндөө ингэж арбайтын ингээ энэ амар сонирхолтой байна гэсэн ажил бол айхгүйсэн аахгүй. Тэгэхээр хаах энэ сонирхолтой гэж одоо тэр үед анхудаа тэр фитинг модельний ажил хийжсэн болоод тэндээс бас зөндөө зааж үжсэн. Тэг миний YouTube чаас агах тэрийг даарсан. Зааж үжээс болоод тэрийг хийж үзээл надад амар сонирхолтой байсан. Тэг би яагаад юм мэдгүй тэгэл жоохон өөртөө ихтгэлтэй байсан. Би болох юм шиг гэж бодлоо. Тэгжсэн. Тэгээд тийм тэгж хэлсэн. Үүн тэр үед бол би хоол хүнсний тал юм чинь зөндөө хоолны change юм байдаг шүү дээ. Хоол ингээд нэг брендийн зөндөө салбар байдаг шүү дээ. Тэрнийг консалтинг гэдэг, хариуцдаг, team checklist гэдэг аахгүй юу? Тэрийг сурж ирсэн. 4 жил хүрэн тэгээд тэр тод ингээл амар сурж ирсэн болоод яг юу хийх вэ гэвэл тэр брендний консалтинг гэдэг ажлыг хиймээр ингэж бодож байсан. Тэгээд тэр нь яасан ч компани дотор ороод ажиллах ажлаас аахгүй юу? Freelancer биш. Тэр ажил надад амар сонирхолтой байсан. Тэгээ компани ресторан дотор ингээд 500 метрийн уртлаас энэ компани энэ брендний энэ ресторан харагч гэнэ үү? Нойл нь харагч гэнэ. Дотор нь ямар байна? Ингээл бүх дизайн, бүх юмныг ингэж хараад консалтинг хийж өгдөг. Тийм ажил амар сонирхолтой байсан аахгүй. Тэгээ үн тэрийг бодож агаад нэг удаа модельний ажил хийсэн чинь надад амар зохиод тэрийг яаж модельний ажил хийсэн бэ гэвэл тэр арбайтны сайтаар хайс. Арбайтны сайт дотор бол тийм фитинг модельний юу зөндөө байдаг аахгүй юу? Ойлгосоо. Тэгээ тэр үед арбайтны дотор ингээ сайтаар хайгаад тийм юм бол зөндөө байсан болоод зүгээр ингээ хийж үзсэн. Зүгээр бодсноо. Шууд хийсэн аахгүй юу? Тийм ч зүгээр шууд хий guys. Шууд хийгээл бол хүү ингээ амар ингээл те бодоод энийг бодуулцаа энийг хийхин тулд би ингээ хэстэй тэг хэстэй гэж бодож байгаа дуусчдаг аахгүй юу? Тэгэхгүй зүгээр ингээл шууд тэр үед би бүр амар тийм байсан. Одоо бол би ч жоохон ингээд аим хаалцсан л доо. Тэр үед бол ойлгосоос тэг. Энийг хийж үзв. Окей гэж шууд дараа өдөр нэгэл би модель хийж үзв. Окей гэл арбайтны шууд ингээл хайгаал дараа 7 хоног шууд эхлээл тэгжсэн. Тийм. Миний дуу сайн сонсож байгаа хэ те. Би яагаад байна? Тэгээ яасан ч би солонгост ийм удаан амьдэрсэн ч гэсэн виз гарах хэвээр. Дээд сургуулаа төгсөн бол заавал компани дотор орох хэвээр. Тэгшээж виз гарна. Тэр компани дотор орохын тулд тэр компаниас доотлоо гадаад хүмүүсийг ажилуулдаг компани, виз гаргаж чаддаг компани байх хэвээр байсан. Тэгээд модель талаараа ингэ орж үзье. Яг 4-р ангим чинь одоо хурдан компани хай гэдэг зөндөө компаниг хайсан. Тэр үед бол одоо компани биш л тийм. Одоо би дотор байгаа тэр компани биш. Өмнө дахиад нэг модельний компани дотор байсан. Тэгээд яаж хайсан гэвэл тэгэл интернетээр л хай. Интернетээр л амжуулдаг. Instagram интернет хайгаал имэйлийг явуулж байсан. Тэгээд яаж зураг яаж явуулсан гэвэл модельний ажил хийжсэн ш нэг удаа. Онлайны тэр зургуудаа хамаглаа явуулж байгаа хгүй. Тэр нь зөв бурууч биш. Мэдхгүй. Зүгээр л хамаглаа явуулж үзэж байгаа. Тэгээд тэндээс намайг сонгол те. Окей. Хамтрыг гэлтэй. Зөндөө ингэж явуулж үзсэн. 2 газраас надаа ингэж мессеж ирээд нэг газар нь бол Солонгос, хоёулаа Солонгос компани л нэг газар нь бол гадаад хүн дотор нь байхгүйсэн аахгүй. Тэгсэн мөртлөө жүжигний талын. Тэгээ тэр дотор жүжигчин нэг ах нь би амар дуртай
нэг жүжигчин байсан. Тэгэд миний дуртай жүжигчин байгаа компани юм бол ерөн энэ компани зүгээр компани гэж боддог юм байна тий. Тэгсэн чинь тэр компани нь жүжигчний талын мөртлөө бүгдээр солонгос хүмүүсээс. Тэгээ надад хамт уулзтээ би яа ингэж би гадаад төөн тэгээд ингэсэн чинь хамтралж ажлын жүжигийн тал ямар айн жүжиг ингэж хийж үз хүмүүс үгэл намайг тэгчээсэн. Тэгээ наад би жүжиг боломж авал би хийжтэй баялаа гэж гоё дуус. Тэгээ хоёр дахь газар нь бол бүгдээр модель. Тэр модельнууд нь 200 300 бүр амар зөндөө модельнууд заяа. Тэр дотор 200 300 модельнууд ч ажиллахгүй шүү дээ. Тэгээ ер нь тийм том компани байсан. 200 300 моделийн мөртлөө бүгдээрээ гадаад модельнууд байсан байхгүй юу? Солонгос байдаг. Тэгээд солонгосныг жинхэнэ солонгос модель юм уу солонгос жүжигчин хүүхдүүд нь бол 10 хүнч болоогүй. Гадаад хүүхдүүд аим зөндөө байдаг газар байсан. Тэгээд тэр газар ч намайг амар дуртай ингээд хамтралж ажиллая гэд би бол баярлаа шүү дээ. Би тэгээд энд ингээд амар болоод байгаа нь би ингээд юу вэ? Хаах би шинээс ингэж физ гардыг болов хаах би ингэж эндээс модель болчихсон болов гэл шууд болж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хоёр газраас ингээд гэрээ хий гэж хоорондоо ингэж мессеж бичсэн. Тэгээд яасан ч визээ бодоод гадаад модельнууд зөндөө байдаг тэр компани руу орж байгаа байхгүй юу. Тэгжсэн. Дээрээс нь нэгдэг тэр солонгос жүжигчин байсан тэр газар бол ер нь жүжигний тал болоо жоохон альцаас би бол моделийн ажил хэмээрээс болоод тэгсэн. Тэгээд 200 300 модельнууд байдаг. Дотор ороод ажилласан. Өмнө YouTube дээр гасан тэр Дубай ингэж намайг дунд нь ингэж хийж өгсөн компани танаас. Тэгээд тэр компани чинь дарга нь яг моделийн талын ингэж дарга биш. Өөрөө IT-ийн талаар ажилладаг. Тэгээ хажуу талдаа моделийн тал баймаа зөндөө өөр ингээд бизнес амир хийдэг хүн байсан аахгүй юу. Тэг моделийн бизнес биш, ер нь олон төрлийн бизнес хийдэг болоод амар завгүй байсан заяа. Амар завгүй байсан. Тэр үед гоё юм нь юу байсан гэвэл би өөрөө хамаагүй ажил хийж олон гэсэн. Тэр нь гоё байсан. Одоо моделийн компани бол хамаагүй би өөрөө ажил хийж болохгүй байхгүй. Заавал тэр компаниас ажил авч ирж хэдэн хуваагаад тэр ажлыг өгөх хэрэгтэй байдаг. Тэр үед өмнө компани бол тийм байх байсан. Зүгээр л хамаагүй би ажлыг үл хий. Өөрөө 100% авал хав. Амар сонирхолтой. Тэгсэн мэтлөө өөрөөсөө ажил аваад ингэж олоод ирэх юм бол тэрийг олох хувааж аавна гэсэн майндаар. Тэгээ моделийн ажиллаа эхлээд амар сонирхолтой зүйл зөндөө байсан guys. Жүжиг сурч үзсэн. Тэр өмнө компанид хахад амар зөндөө шокд ормоор байсан зүйл зөндөө байсан. Энэ өнөөдөр бол энийг ярих гэж байгаа контент биш болгоно. Тийм байсан. Тэгж жагаад 2 жил тэнд байжгаад одоо миний компанид одоо би байгаа компани дотор 2 жил болж байна. Яг ингээд 4 жил. Тэгээ модель хийгээд 4 жил болж байгаа байхгүй. Миний бодлоор бол жил бослол юм шиг санагдаж байна надад бол. Окей. Яагаад би моделийн ажлыг хийсэн, тайлбарсан ямар гоё тайлбарсан уу гэдэггүй л да. Энд бололоо өстэй те. Окей. Тэгээд одоо асуултан дээр зөв Q&A шиг шууд ярилцаад явуулъя гэж бодож байна. Ойлгож байна уу? Окей. Тэгээ анх би тэр модель хийхэд цагийн хэд авч ирсэн гэвэл хэдсэн чинь Монгол эрэгтэй 2 хүү байсан. Окей. 2026 оны FW Seoul Fashion Week яаж брэндүүдтэй хамтардаг вэ? Яаж өндөр болох вэ? Сонирхолтой арга байна уу? Хамгийн эхлээд миний биеийн хэмжээг та нарт хэлж өгөө. Чинээс нэг ч шаардсан